Монгол улсын гавьяа жүжигчин төр мөнхийн карма. Буддын шашны гүн утгатай энэ нэрийг түүнд их барьж авсан халимаг эмч хайрлсан гэдгээ. Тухайн үедээ ховор содон байсан энэ нэрийг хүмүүс казакууч гэж гайхдаг байсан гэдэг. Одоо би даалгавар угаасаа ойлгоцсон шүү дээ. Надад тэр хүчтэй дохио өгсөн бурхан чинь надад даалгавар өгчлөө шүү дээ. Өвөрмөц содон нэр шигэ өвөрмөц үзэгсэлэнтэй тэрээр сахиусуу сахиулуу ховор хүмүүс тань руу нүүж явна зэрэг 20 гаруй кинонд мөн л нэр шигэ ховор өвөрмөц дүрийг бүтээсэн байдаг. Би яаж дуугаа байж чадах вэ? Дугаарчил таарна. Хайсан биз Тий. Дугаарчил таарна. Тэгээ тэрийг бол нэг юу яахгүй. Ер нь тэгээд одоо нэг бүтэж өгөх гээд идэг шүү дээ. Нэг юм бодчихвол тий гаргаж ич санаа амна. Түүний бас нэг тодтгол бол киноны дуу оруулагч. Тэртех социализмын үед маш олон алдартай киног өөрийн өвөрмөц содон хоолойгоороо чимсэн алтан үеийн дуу оруулагч. Эдүүгээ түүний нэрний бас нэгэн тодтгол нь хэл яриа заслын багш. Эзэмшсэн мэрэгчлэрээ багчуудын хэл ярианы хөгжлийг засах мэрэгжлийн тайзны ярианы багш хэмээх алдрыг мөн өөрийнхөө нэрээр тамгалж яваа билээ. Яг ингээд уламжлалт ёсоор тайзны маягаар тогтцуулсан. Яг энэ өрөөнд чи ярихад их сайхан байна. Энэ одоо байгуулагдаад 11 жил болж штэ. Тань хүүхдүүдтэй ажилладаг. 5 настайгаас эхлээл тэгэл ерөөсөө дээшээ хязгааргүй. Эндээсээ нүүндээ одоо уйд чинь 11 жил. Одоо өөр тийшээ нүүх гээл бэлдээл байж гин. Бараг Улаанбаатартай ганцхан хил заслын ганцаарчилсан жүжигчин хүн мэрэгжлийн багш ажиллаж байгаа хүн байгаа хаа би тэгж бодож байна. Гэхдээ зөндөө байдгийн байлээ. Гадуур зөндөө. Сургалтнууд бол зөндөө. Зүгээр тэр сургалтын дотроо чухам ямар яаж явдгийг би мэдэхгүй сонирхоочгүй. Одоо энэ 10 жил болсон юм чинь та хэдэн хүүхэд юу н сургалтаараа за ер нь нэг 2000 гарсан баг. Ганцаарчилж авсан гэдэг айгүй шуурхаа явж байгаа шүү дээ. Хүүхдүүд бол илт сайжраал явах уу? Илт сайжрна. Өстө үнэхээр хөөрхөн. Та чи яг тайзны ярианы багш гэдэг утгаараа ганцхан. Ярианы багш. Тайзны ярианы багш гэдэг маань одоо миний мэрэгжилтээс хашгүй холбоотой жүжигчин болохоос эхлээл яриа чиглэлийн жүжигчин болцсон тий. Тэгэл кино үйлдвэр дуу оруулаад кино үйлдвэр дампуурсан. Дампуураад тэгэл дараа нь ингээл яваал тэгэл танай сургууль багшаар очсон. Чи ч одоо миний анхны шав буюу намайг багш болгосон ачтан буянтан шүү дээ. Нэр та нарын хүчээр би ч одоо сайхан багш болж байгаа юм чинь. Таны бас энэ хүүхэд бүртгэсэн их номын өргөө. За баярлалаа. Баярлалаа. Хүлээж авч ирсэн баярлалаа. За. Энэ ч одоо санаа хаан толноос юм уу миний хайртай шавьяас минь яа. За баярлалаа өвчтөдөө баярлалаа. Би танд сонгож байгаа. Магадгүй та уншсан баг. Тунгалаг тамир романы 2 болчих. Өстө нэр наадах чи уншсан. Уншсан байгаа. Гэхдээ шинийг би худалдаж авах гэж чадахгүй байгаа байхгүй. Наад чи таалагдсан гэж бодоо. Өстө ямар гоё юм бэ. Эний чинь өстө бүр чэйжилтлээ. Энийг бүр баабайгу. Тэгтээ шинэ хувилбарыг худалдаж авч амжаагүй байхгүй юу. Одоо би дээр үеийн тэр сайхан романуудыг ер нь авъя гэж бодоол. Өстө үнэхээр гоё бэлэг байна шүү. Одоо тамга цэцгэс гэдэг номын дэлгүүр байдгийг. Манай бас нэг сэтгүүлч дүү минь ажилладаг. Өстө гоё юм. Романыг бол бестселлер болох тал дээр илүү их анхаарч байгаа. Ерөөсөө хүн болгон авч явах ёстой юм шүү гэж үүшээ. Ерөөсөө манай тэр одоо лодо тамгаан үеийн тэр сайхан хитэн зохиолч нарын зохиол одоо манай айл болгонд байж ах ёстой. Яагаад гэвэл монгол хэлний тэр тунгалаг яруу одоо их хэлийн тэр сайхан өргөн далайстай тэгэл ёс заншил бүх юм энэ уран зохиол дотор байна шүү. Алтан үеийн уран бүтээл рүү яваад орчин гэж киног нь ярих гэдэг нь тий. Ерөөсөө ямар ч Арманыг кинон гүйцэтгэв шүү дээ. Гайхамшигтай. Яагаад гэвэл тэр дэлгэцэнд тэр олон өгүүлэмжийг бүгдийг гаргаж чадахгүй ингээд базаал товчл хэсгний аваад тэр кинон дэр байхгүй үйл явдлын номон дэр чинь байгаа байхгүй. Тунгалаг тамир чинь бол та нарын үеийнхээс өмнөх кино юу? 10 жил байхад хийжсэн кино байхгүй. Намайг 7-8 дугаар ангид байхад хийжсэн. Арманыг бол би ерөөсөө 4-5 дугаар ангиасаа л энэ гарсан. Уншаад ерөөсөө айгүй мундаг сүрхийтэй тийм их хайхтар ормаа уншдаг байсан юм бэ гэвэл бас үгүй байхгүй. Тэр үед үзэх харах юм байхгүй. Тэ кино театр
За хөдөө бол сумын клубт нэг нөгөө л нэг эргэлдэх хэдэн киногоо үзнэ. Тэгэл өөр үзэх юм байхгүй. Улаанбаатарт кино театрт нэг хэдэн эргэлдэх киногоо үзнэ. Тэгээ үзэх юм байхгүй. Ном бол ертөнцийг харах сонгох гэж бид нар чинь одоо тэгэл үнэхээр номоор нээгдэжсэн. Бидний нүд нээгдэжсэн. Хүүхэд байхад зүгээр уншчихчихэл дээ. Юу гэж ойлгохгүй. Ойлгохгүй л уншчих. Тэгээд би 40-од насны өндөрлөг дээрээс дахиад уншсан чинь ёо энэ хэсгийг яагаад ч би ойлгож боломжгүй байсан юм бэ? Хүүхэд байсан болохоор тийм ингээд уншчихж байгаа шүү дээ. Тэнгууд ингээд нэг амьдрал үзээд ирэнгууд нөгөө номоо уншингууд одоо яагаад тэр нэг өвгөн өглөөл хараагаа яваад байдаг байсан ч гэдэг юм уу. Киног нь үзэхэд бас кинон гүцэхгүй шүү дээ. Ягаад гэвэл тэгээд бүр нөгөө амьдралын нарийн юмнуудыг ингээ үзээд ирэхлээр хуучин уншижсэн номнуудаа дахиад унш айгүй гоё юм. Гоё. Тэгээд тэр дүрслэлтэй бүр нүдэнд харагдаад одоо бид нар ч юуг амьлуулна шүү дээ. Дүрийг амьлуулна те. Амьдралаагч эхнэр маань юрдэ идэж шүү дээ. Хотоо санаад өдрийн бодол шөнийн зүгт. Авгаач нь хизээ ирэв. Сая. Урд нь та ямар дүр тоглолцсон байсан? За урд би ер нь их олон кинонд тоглоогүй. Ер нь жоохон удирдлагатайгаа нэлээд эвгүй харьцаатай байсан. Нөгөө одоо нуугаад явах нөгөө бэлгийн дарамт гэдэг юм чинь социализм үед байсан шүү дээ. Та чи одоо жигтэйхэн хөөрхөн охин. Тэгээ тэрэнд би өртөгдсөн байсан. Тэгээ би те Карм гэдэг хүн бэлгийн дарамтанд орох уу? Дачигнаал гарна. Дачигнаал гарна шүү дээ. Тэгээ тэр утгаараа дарагдсан. Тэгээ одоо тэрийг түүхийн таныг эргүүлдэг хоргоодог. Гэхдээ одоо тэрийг ярихаар их муухай сэдв. Зүгээр цухас сарь яриад орчихъя. Тэрэн дээр. Гэхдээ би дүр ерөөсө гордоогүй. Гэхдээ их олон дүрээс би хасагдсан. Найруулагч манай Чимэд Осор өвөө нэг кинонд тоглуулах гал намайг хөөсөлдөөл дийлээгүй, жигжид дугаа хүртэл дийлээгүй намайг кинонд тоглуулах гээд. Дээрээс зөвшөөрөхгүй. Нөгөөт зөвшөөрөхгүй шүү дээ. Би чинь хүнтэй зүгээр нэг айгаад гүлэг шиг амьдрч чадахгүй хүн шүү дээ. Ер нь алалцсан шүү л гэдэг. Би жоохон байхдаа ч тийм байсан. Тэгэл тачигнаал гараад ирсэн. Тэгээ манайхан бүгд мэднэ. Иймэрхүү нөхцөлд энэ хүн байдаг гэдгийг мэднэ. Уг нь бол залуу зандан насн дээрээ тэр гоё царайлаг. Тэгээ тэрэн дээр би намайг бол нэлээд хохироосон. Тэгвэл би бол хизээч хохирохгүй. Хизээч авиас байгаа цагт авиасыг хизээч хинч мөхөж дарж чадахгүй л гэдэг байсан. Миний одоо анхны том кино маань Хулгайчиг яасан ч ороо ирдэг юм тийм. Намайг юугаар гэлэх гэж байна да? Тийм бол чичи бас хулгайч шүү. Ханаа нөхөр байхагүй. Чи энэ байна. Яаж байна? Ямар гоё тарах вэ? Ханаас олов? Ханаас олоос чамд хамаагүй. Халин чи нөхөр дэхэлж болохгүй. Энийг бода. Тэнийг сайн даяатаа олсон гэхгүй юу? Даяач байхагүй, нөхөр чи байхагүй, хоолойч байхагүй болоо. Хотлоо тагсан заяа. Үнтэй болох шиг зах дээр юм тарах зэмдэл байсандаг. Харамсалтай нэм үгүй байгаад. Сахиусуу гэдэг кинонд би хүүхэд гаргачаад хүүхдээ хараад гэртээ байжсэн чинь сүмхүүга шиг соёлтой хүн шүү дээ. Хүнээр зохиол явуулчихж байгаа. Тэгээд энэ мөнгө цэцэг гэдэг дүр шүү уншаатгаараа гэд. Тэгэхээр би тэрийг хайш яаш уншин шүү дээ. Очоод хасагдсан чинь тодорхой шүү дээ. Намайг тоглоулахгүй шүү дээ гэд. Би ерөөсө тоохгүй тоглоулахгүй л яшиг зүгээр гэдэг хайнга. Тэр чинь хайшааш их бардам хүн шүү дээ би угаасаа. Хайшааш уншчаа байжсэн чинь машин хуржид
чамайг сумхууга кинонд би бүр нөгөө чихэндээ итгэхгүй гэдэг шиг гайхаад худлаа байлгүй дээ. Солиороо дээ би тэхгүй тэгчихгүй. Тэгсэн чи яасан гэсэн чинь уран сайхны зөвлөлийн хурал болоод дүр сонголтын дээр проб яасан чинь сумхууга нөгөө хүн хоёр тулсан байгаа. Энийг тоглохгүй өөр жүжигч жаал. Яста гайгүй байлгүй чи. Миний нүдээр энэ мөнгө цэцэг гэдэг дүр кармаас өөр хүн надад харагдахгүй байна. Битээ солиор чи. Би кармыг л тоглоулна гэд хаалгаагаа хаяад гараа явуулсан. Өөрөө тэр чинь маш том одоо өндөрт авцсан найруулагч. Зэрэг зэндаа манда байхгүй солиор гэд гараа явуулсан гэсэн. Яг тэр солиороо намайг аваад тэгээд кинонд юу ягаал тоглоулсан. Зөвшөөрөл тэр байхгүй. Ерөөсөө яг тэр хүний өмнө тэгж сумхуу найруулагч тэгж томорсон хүн байхгүй дээ Монгол кинонд. Тэгээд шудраг хүн бас энэ олон бялдууч нар дотор бас шудраг хүн байдаг юм байна гэл. Тэгээд намайг айгүй хүндэлжсэн өөрхи би ялах үедээ хөөхөд сутраа чинь кармыг өглөө авцраад зурганд оруулчаад ороо хүргэж өг гэд. Би бүр натур дээр ч ханохгүй. Эхүр хоёрыг тэгж удаан цагаар яахгүй гэд. Тэгж тэр кинонд тоглож ирсэн. Тэрнээс хойш тэгээд хөөхө хүчин сулрасаар байгаа тэр асуудал тэгээд нав гайгүй болсон л доо. Тэгээд нөгөө хүн ч хөөхө бурхны орн руу явсан. Тэгээд яг амьдрал юм да тий. Амьдрал сайн юм тохиолдог, муу юм тохиолдог тийм юм болсон. Таны хамгийн алдартай дүр чинь нөгөө юу? Хошооны агентийн эхнэр. Агентийн эхнэр тий. Тэр дүрийн тухай оюутан байхад нэг хөвгөлтэй ярьдаг байсан тий. Намайг нэг иймхэн дүр тоглох гэж авч яваад байхдаа яах вэ гэж бодсон. Тэр чинь бүр хинээдтэй бүр зүгээр тань руу нүүж явна дээр юу яа. Яста янзтай дүр тий. Гэхдээ тэр янзтай дүрийг чинь надаас өмнө хартсан хүн чинь балжрам найруулагч байхгүй юу? Бүр зохиол дээр байхгүй юмыг хардсан. Одоо тэрийг л жинхэнэ авьяас гэж хэлнэ. Яагаад гэвэл тэр тань руу нүүж явны зохиол дээр ерөөсөө тэр агентийн эхнэр зүгээр текст нь шүү дээ. Агент адилш хоёр адил аль буужгаад тий. Тэгээд муудалцдаг хэсэг дээр тэгсэн чинь авгаан сүү одоо хувинтай сүү барьж орж ирээд болцгоо гэж хэлчихэд гараад явуу гэсэн. ганцхан хөхтэй. Болцгоо гэсэн ганцхан хөхтэй. Тэгсэн чинь тэр агентийн эхнэр тоглоно гэд надад үр зохиол өгж байгаа шүү дээ. Тэгсэн чинь болцгоо агентийн эхнэр орж ирлээ. Сүүгээ газар тавьчаад болцгоо гэж хэлээд гараад яв. Тэгсэн чинь та юу? Тэгээд өмнө гавт очиж зураг авна гэж байгаа байхгүй. Тэгэхээр би нөгөө зохиолын балчаар руу шууд шидэж байгаа. Би чинь баг шиг торовчлоор та нар зүгээр бүр явж те тэр өмнө гавьяас хүн амтан одоо тоглуулчихгүй ганц өгний төлөө би тэгж хөдөө хөхөрч гадаа гадаж чадахгүй би орчуулгынхаа кинонд дуугаа хийгээд байж гин битээ солиороод зүгээр баг шиг торомжлороо гэж хэлж гараа явсан чи хөхрөөл үлдсэн. Тэгээд нөгөөдөл чинь натуурд гарах гад бичгээр байлжаа намайг хараад жоомгнаад инег би цэхэлцэл хажуугаар ингэж тэг ширэв татаад нөгөөд чи хөхрөөл байх. Тэгсэн яг явахаа алд тэгж хой карма нөхөр чи этгээд чавын тэр марзан хувцас чам зөндөөл байд юм байх ч үлээ. Тэрнээс нэг арай нэг марзан этгээд үүдүү ин чи юу ягараа бэлтэж байгаараа чи. Тэгээд нэг нохоо бэлтжээ гэдэг нохоо. Тэр хуцаатай. Тэгээд би чи Хөрөн шидэхтэй хүн хувин барьж авдаг гэсэн. Тий, хувин барьж болцгоо гэж хэлэх ёстой үе чи нохоо болоод марзан чамаа хувцас болоо явчихаар нь би ч одоо хуцаатай гэж хэлнэ. Тэгээд мартцсан. Би ажиллаа хийгээд байжсэн чинь хүн ирээл өмнө хавьяас чамайг авах гэж иртээ гэд ирж байгаа байхгүй юу? Туслах найруулагч минь зайлвал. Ямар солиотой хогвэ гэж би бодож байгаа байхгүй. Би ч гэсэн бас их ядуу сэтгэлгээтэй хүн байгаа биз. Ерөөсөө тий би зөвхөн болцгоо гэж хэлхийн төлөө би явах гэж ингээл уур хүрээд ядаргаатай юм би өстой нэр яах гээд байгаа гэд бодсноо. Түшээ нэр юу гач марцсан итгэж чамаа хувцсгээс солиороод ирсэн шүү. Энэ тэгэхээр нэг жоохон өөрчлөлт хийж бодогдож байна бас нэг уран бүтээлч шүү болж байгаа ухааны юм болохоор. Чи ёстой нэг амар гоё малгай өмнө. Тий. Нохоо барьсан ёстой сонин гоё дүр байдаг. Тий. Тэгээд би бас болчаа яагаад энийгээд идэх учрыг яг явахын алдад за мань хүн чамайг хувцсан юм уу гэдээс ингээд хитэн
хувцас авж байгаа. Тэгснэ нохоо яана нөгөө айлын нэг ирэх цагаан магаа нохоо хам явцаад байсан шүү дээ. За төвөг гэсэн. Энэ хар холоос бас нохооч ирж явах гэж төвөг гэд би өөртөө нохоогоо одоо тэр үед чи манай юу киноч бүх зургийн бэлтгэлийг зургийн дарга зураач энэ төр бэлдэн шүү дээ. Аяар жүжигчин чинь ерөөсөө өөрийнхөө биеийг л авч чинь өөр юм байхгүй тий. Тийм л байсан юм чи бүр нохооч гэх шиг одоо зүгээр даварцсан. Эсвэл нохоог нь авч очихгүй дээ. Амар задалтай нохоогоо очиж байгаа. Тэгсэн хэрнээсээ бас юмыг аж мэдхгүйгээд нөгөө чамин хувцас аваад очиж байгаа. Тэр малгай таних юм уу? Тий. За. Бүх хувцас нь минийх байхгүй юу? Тэр кино үйлдвэрийн тэр юун дотор тийм ганган чамын юм байхгүй 70-80-аад оны нэг ингэсэн даруухан урт юу бүгд ингэ тийм даруухан хувцснууд л байсан. Цааш бас гачин чамин. Би тэр чихэн ганган байсан. Тэрийгээ тэгтээ дандаа өөрөө нэхэж ойж өмсдөг. Ирээн давуугаар л оё штэ. Хилэн мэлэнгэр. Тэгээд очоод тэнд чинь жаргаа твтчих. Нөгөө зураг аваалах. Би гэднийг сайхан ажилгүй хүн. Амраадахын тэгсэн чинь бас залхаж байна нэрээ. Яах гэж намайг тэр холоос чирж ирдэг байна. Энд орохны өстө нөгөө орчуулгын кинонд л дуугаа хийгээд байжсэн бол гэсэн бодоод байна. Тэгсэн чинь Кармен декорацийг бэлтнэ л гээл. Бэлтэж гин үү дуусч гин үү гээл сумын төв дээр л миний декорацийг бэлдээд байна. Тэгэхээр нь би за декорац бэлтэж байгаа гэдэг чинь за марцсан чамин хувцас гэдэг чинь гээл болоо явчихж байгаа. За Кармен нөхрийг дуудчихлаа болоо явчлаа. За миний нөхөр гэж ямар хүн тэр аагад гэдэг хүн ирэх юм байна гэж бодсон чи өмнө говоос хайнзан зохиж ирдэг. Тэр хайнзан гээд тэр үед өмнө говийн театрын дарга байсан. Манай Илбэг сайхантай кино драмын анхны төгсөлт бас их гоё сонирхол. Тий, анхны төгсөлт тэгээд их олон жил багшийн дэд багшилсан бас их дуршлагтай сайн хүн л. Нөгөө хайнзанга голоод байна нөгөө. Чааваса миний нөхрийг очиж нөгөө зайлвал надаас олон авах байхгүй юу? Чааваса нөхөр нь энэ гинэ гэж голоол би чинь өстө нэр энэ балжнуутлуур энэ намайг үр чадчихна өстө нэр нэг гачин царай муутай өвгөн загчихсан тэр нь бүр тэр холоос өмнө говоос ирээд энэ ер нь юу болох гэдэг нэгэд би түмэн бодол нөгөө өдрийн бодол шөний зүуд гэдэг шиг сонирн болчихгүй юу би. Тэгсэн чинь нэг ороо зургаас ирэл али Кармиг тэр сумын төв дээр хаваач хай зүгээр 50 мавч гихгүй байгаа ш. Бид нар чи хоорондоо их хатуу тоглоомтой. Тэгэхээр би чи зүгээр дүрсгэл ячихгүй эртээ хаваач хаяад тахтай яад юм. Чи нохоо авцар гэдэг хахад энэ нэг юм гөличэд нохооч авцрааг байгаа байхгүй юу? Чи явж өөрөө тэр сумын төвөөс тэр нохоогоо олоороо чи. Тэгээд тэр аль тэр хувцснаар чи харъя гэд би тэгээ яах вэ одоо нэгэнт яасан чи нөгөө хувцснуудаа үзүүлээд ийм хувцас авчихсан. Тэгээ надад бүгдийг аваад юу. Тэгээд тэр нэг сумын төвийн одоо хамгийн баян айл юм байна л да. Нэг хоёр давхар байшин тэгээ тухайн үе чинь тийм байшин их ховор хөөрх юм амьдрал бол хэцүү л байсан юм чи. Тэгээд энэ айлд хонноо гэчээд намайг хайчаа явчих. Тэр айлд хинч байхгүй эзгүй байшинт. За эзгүй байшин. Хоол ундч байхгүй заа юу. Галмалч байхгүй. Ерөөсөө нэг эзгүй байшинд хаяад явчих байхгүй. Тэгээд би үлдээл тэгсэн чинь хөдөө чинь тэр зурагт гардгүй байсан. Тэгсэн чинь нэг зурагт солиотой. Энэ утас тавьчих. Утсан залгахгүй холбогдохгүй. Өстө бүр нэрээ төрний одоо яах гэж байгаа зайлэг юм болоо өстө нэг яах гэж байгаа юм бол гэж боддоо за нэг нохоо гэсэн шүү. Бас тэр чинь сэтгэл байгаад байна шүү. Нэг уран бүтээлч хүний нэг сэтгэл байгаад байна. Айгүй ингээд өнгөн дээрээ л балжаатайгаа үзээд байгаа мөртлөө цаагаараа хүлэн зөвшөөрөөд нохооны ирэл гарч чина тэр чинь. Тэгээс чи хөдөө дэм жижигхэн хөөрхөн хава ерөөсөө бас байдгүй юм шүү дээ. Хотод ч байдаг. Тэгсэн чинь миний дөө нөгөө сумын төвийн хүүхдүүдтэй гэсэн найрлаа да. За миний дүүнэр ихчтэй өстө нэг хөөрхөн хав болоод танаа хав гэдэг юм хөөрхөн жижигхэн нохоо байдгүй. Том нохоо хэрэггүй жижигхэн л нохоо ихчтэй болоод саанаг гэх. Саанаг гэдэг сагсаасаа харын дагуулад ирдэг. Тэгээ нөгөөтгөө уйж аваад дасгах гал нэг л гар тас гартч хөдөө. Хоёр хэллээ байхгүй. Тэгээд нөгөөтгөө уйчаад байжсэн. Тэгсэн чинь
нөгөө юунууд ирлээ. Манай зургийнхан л ирж байна. Одоо юу болсон бэ чи тэр нохоогоо олсон гэсэн чинь саанаг гээд нэг сагсаасаа харын цаад чинь байна гэсэн чинь манайхаа саваад унтсан. Саанаг чи юу вэ? Саанаг чи юу вэ гэж хөхрлээд тэгээд тэр зурганд олсон тийм түүхтэй. Тэгээд тэр жижигхэн одоо дүүргэх цаашаа оролцсон тоглогч тийм ээ эпизод юм да. Эпизодыг тэгтлэн тэг томортлон нүдэндээ харж дүрслэн гэдэг чинь одоо манай балжин найруулагч явьяас мөн үү? Тэгээ та бол тэр чин дэлгэцэн дээр бол барыг нэг хэдэн секунд л гарч байгаа. Тий, цөөхөн гарч байгаа. Гэхдээ балжинын тэр дүрслэлийг балжин өөрөө дүрсэлсэн тий. Тэгээ намайг хараад инээд нүрээд би л нүдэнд харагдаад инээдээ нүргээд байхгүй юу? Дайлд би чад нэг юм тавьчихвал яаж харагдах вэ гэж бодхоос инээд нүрээдсэн. Тэгээд мань хүний тэр урав ханаар бүтсэн тийм дүр. Чи ямар балер юмтай бэ? Айлч ингэж ахта яад гэж. Яач? Яна зэрлэг амтанд. Ача! Алла! Яадаг мо тоо. Тэд харамтаа нээж алгуулах гэж байгаа харж байна уу чи? Хат тарихууч улсын хөрөнгө хамтсалнараа чи хэрэг таранда. Энэ арихуу чамайг яста нэг л дөнгөх. Тауч. Та тэр үедээ бол яг л тэрэнд таарахаар л нэлээд анган цамин. Гэхдээ ер нь би тийм байсан. Тийм ер нь дэлгүүрээс одоо хувц авч маргааш нь бүх хүмүүс ижлэгэн хувц өмсчдэг. Форум шиг Сонирхолгүй. Ерөөсөө сонирхолгүй. Нэг цамц гарч ингээл ихтлгүүрээс авахд маргааш нь итэн тэнд хүмүүс. Тэгэхээр өөрөө нэхнэ, өөрөө оёно. Тэгээд дэлгүүрээр метрийн даваа хаагаад ийм гоё давгаар энүүгээр тийм юм хийж өгнө. Энүүгээр тэгээд өөр пальтогоо хүртэл өөрөө ойж өмсдөг байсан. Тэгээд бүх ерөөсөө за гутлаа явахгүй да энэ хүн бусдын ч дуусах юм гэдээ манайхан тэгдэг. Тийм байсан. Жохон тэг өвөрмөц байх дуртай. Яг одоо ийм орчин үед байсан болж манай карма огч өстө төвөөж хайсан. За яг гэж боддог шүү дээ. Тий. Тухайн үед төвөөжсэн. Тэгтээ үнэхээр тэр том хүнтэй одоо нэг эвсээд те бэлгийн дарамт биш бүр эвссэн бол би өнөөдөр өстө яаж явах вэ? Гэхдээ их л муу нэртэй явна да. Тэгээ нөө нэр хугарахаар ясуур гэж нэг үг байдаг да тий. Тэрэнд орохоор ингээд цэвэр ариун бие зэгцтэй юу та би тэрэнд гутардгүй. Ер нь бол тэгэл тэгтээ даравч талдаа нь боловч бултай гэж хүний авьяасыг хинч дарж чадахгүй гэдэг үний юм даа л гэж би бодож явдгийг. Намайг дарж чадаагүй. Тэр үе нөгөө дэлгэцийн бүтээлч театрын бүтээлч ч гэсэн ийм гоё нэг үзэсгэлэнтэй дачигнсан гоё хоолойтой ийм дүр болвол бас цөөхөн л байсан. Тэр цаг хугацааг харамсалтай алдсан байна. Харамсалтай. Одоо тэрэн дээр би дотроо харамсдаг. Гэхдээ яг би баяр яг сүүл рүүгээ тэгээд яг гарч ирж исэн байхгүй юу би 90-ад онд тий. Жинхэнэ ид гарч ирээд л нөгөө найруулагч нар маань намайг сонирхож эхлэв. Манай карм чи ер нь юм балжаа чинь одоо тий. Кармын галзуу яаж да гэсэн юм тоглолцвол энэ яста алнаа мална гэж үн штэ. За тэгжээд л нөгөө шилжилтийн нийгэм болол ингээд задраад юм болцсон байхгүй юу нөгөө тий. Нөгөө нэг кино юугаар болвол киногоор бол зэрэгнийхээ нэмхийн өмнө гэдэг шиг тий. Эхний 10 жил 20 жил нэлээд жоохон эдрээтэй явжгаад яг уран бүтээл жигдрэл яг ингээд гарахын даваан дээр кино үйлдвэрээр дампуурсан. Тэгэл хэрвээ дампуураагүй байсан бол би ер нь тэр 90-ад онд 2000-ад онд бол ер нь нэлээд өсрөнгүү тесрэлт гэхээр юм хийхээр манай найруулагч нар ч ярьдаг байсан. Энэ кармига одоо олон жил нөөлөөдөө балжаа малжаач тий их юу яалаа. Одоо энэ үнэ нэг ашиглах цаг нь болсон гэж ярьжсэн шүү. Хөрх юм ин. Багш хүн гэдэг чинь штэ оюутнуудаас хүүхдээс суралцаад явдаг юм байна. Би чи яг өөрийгөө нэг сайхан жүжигчин хүн хурцлаад хэллэгтэй жохом зүгээр л гээ те. Тэг чин заах арга хүнтэй харьцаа маш нарийн юм руу орж байгаа байхгүй юу.
Тэгээд би анхны шав та нартай их баярлдаг. Гомсрын захиралдаа бас баярлал. Багш нараа гомсрын захирал маш зөв сонгосон. Яагаад гэвэл Монгол телевизийн одоо мундаг аваргуудыг авчирч урьж багшлуулсан. Одоо Чаажил сүрэн багш байна. За тий. Тэгээд Туваанжив багш байна. За тэгээд Алаг Банзаа багш байна тий. Монгол телевизийн мундгуу. За манай кино үйлдвэрээс гэхээр Цэрэн Гөөгөө гэж мундаг хүн байна. Цэрэн багш байсан. Хөөх тэр хүн чинь Урлагийн гавьяа сэтгэл. мунд тий тэгээд Дамдин багш байна. Дамдин найруулагч байсан. Маш мундаг найруулагч. Жүжигчин Дамчаа багш байна. За тэгээд сэтгүүл зүй талаас бол Дармаа Батбаяр багш маань ордог байсан. Хөө Батбаяр багш хичнээн олон зохиолч төрүүлвдээ тий. Залуугаас Чинзоо байна. Бас Чинзоо чинь жинхэнэ чин зориг. Жинхэнэ гялцуулж мандаж явсан үе шүү дээ манай Чинзоо чинь. Залуугаас Чинзоо бит хоёр үе тэнгийн хоёулаа их найзлнаа. За тэгээд оюутнуудтайгаа үе тэнгийн. Бид нар чинь тэгээд найзлаад алгууч. Хүмүүс мэдгүй байж магадгүй. Сэтгүүлчдэд чинь бас хэл ярианы тайзны маш чухал тийм маш чухал. Яг ийм тайз зассан өрөөндөө бид нар чинь тойрч сууж байгаа. Тий. Одоо тэгээд ярилцлага авж ийн гээл тий. Аск маск гэдэг одоо хичээлийнхээ хөгжилтэй бинасаа ярьцлага авдаг. Тойр зогсчоод ярианыхаа дасгалыг хийдэг. Уушигны амьсгааны дасгалаа хийдэг нэг тийм байсан. Тэр чинь нь шүү дээ одоо явж намайг хил засалж болгож хувиргаж штэ. Тэгтээ таашаа гоё. Цаглаггүй багшаасан тэ сахилахгүй яг хүүхдүүд гомсрын багш намайг загнаал чи багш хүн байж багш шиг байлдаг. Оюутнуудаа их үе тэнгийн юм шиг харьцдаг болохоор оюутнууд байсаал хаалга багш нарын өөрөөр хаалга онгоцол кар багштай уулзъя. Тэгснэ ингэж ашаагаснаа интодод намайг ерөөсөө ингэж дуудсан шүү дээ. Тэгвэл би гараал тэр энэ оюутнуудтайгаа л ерөөсөө далчганаалах юм аа. Ийм багш гэж тэгээ байх уу та гэл. Тэгэл манай Цэрэн багш чинь тэгнэ. За оюутан сурагч юу багш хоёрын хооронд зөрөө байдгийг шүү. Ямар зөрөөч гэнэ ингээл ярина зайлвал. Тэгээ намайг хитрхийх доошоо ороод энэ оюутнуудтайгаа их дотн байгаад байна. Ингэж болохгүй гэж Туваан багштай би юугаа ярих уу тэр. Нэг зэндэ таарахгүй гэдэг шиг ингээл нөгөө залуучуудтай болохоор хөгжилтөөл нөгөөдөлтийг намбайтал дунд нь суудсан л тэгэл байж идэг. Манай багш нар чи ер нь их сонин янз бүрийн характертай багш нар байсан. Одоо сая чин зориг багш гэхэд чинь хичээлээ ярьж ирсэн л гинт төлөв уншаал явцдаг. Онгодтой тий. Оо тийм бод манай ангийн яруу найрагчд чинь гунгналдаа шүлгээ. Бэтээ дуудуулаад та нар ял надад би загнаал. Их гоё. Тэгээд их чадвартай хүүхдүүд орсон, чадвартай багш нар зааж ирсэн эхний хэдэн төгсөлт бол өстой үнэхээр жансаатай. Манай сургууль бол бас л чадaltaй гарч ирсэн. Нөгөө асаж явах үедээ сайхан уран бүтээлчдэг төрөөс. Одоо энэ яруу найрагч чи сонирхгүй. Том яруу найрагч чи манай сургуулийг л төгссөн биз дээ. Чи одоо нэрлэлтэй. Ер нь 90-ад онд бол хамгийн чөлөөтэй сургууль, хамгийн уран бүтээлтэй сургууль байсан. Тэнгуутаа бид нарыг аюу чөлөөтэй тавьдаг. Ажилчин бол амьдралчин юм аа. Сэтгүүлч, найруулагч, зураглаач бол амьдрал дундаас, практик дундаас мэргэжлээ олж авд юм аа гэд. Би та нарыг биш дээшээ ерөнхийлөгчтэй харьцнаа. Доошоо та нар шоронгийнхантай өвгөнтэй хөндийнхэнтэй үерхчээж та нар хүнээс ярилцлага авахта доктор нь орж иж аваа тий. Тэднэртэй адил нэх ганган дэгж хөөх ингэчээл нэг өвгөнтэй хөндийн аригчны докторыг ухна гэвэл яг ухуулж харагдаач та нар яг ингээд хүнийг бити ялгажээ тий. Тэгээд хээгүү ерөнхийдөө урлагийн хүн гэдэг чинь нэг тийм өндөрлөг урлаг гэдэг нэг өндөрлөг сонсогдоод байдаг болохоос ш амьдрал дээр хар ажилчин штэ бид нар чинь. Одоо магадгүй яг тэр нөгөө сэтгүүлч хүн таншааны үнтэй шуулцдаг, шайд нартай шуулцдаг, хинтээч энэ тэнцүү харьцдаг гэдэг чи яг л бэрс дээрээс гарч ирсэн. Тий төрийн ордонд одоо та нар ерөнхийлөгчтэй уулзах юм бол яг тэр ёсцын дагна. Цэвэрхэн хувцас өмсөн, зангага зүүн костюм өмсөн. Оо жентльмен. Зүгээр шоронд очиод нэг шоронгийн хоригдолтой уулзах юм бол та нар бакал өмс. Тэ? Пүүшиг 100. Тэ? Ингээд яг тэгж тийм төвшөнд байж тэр хүн чинь та нарт сэтгэл зүрхээ нэ. Үнэхээр та нар хүний сэтгэл зүрхийг нээйл гэж бодож исэн боддгийм бол гэж би одоо хэлдэг гэсэн санаж байна. Яг тэр школ бид нарт бол байгаад суугаад за мэдээж дээрээс нь ордонд орохдоо хүртэл нэг микрофоноор хашгираад идэггүй.
Тийм микрофонтой яаж харьцах уу? Хүндлэлтэй зам гаргадаг. Тэрийг сурсан. Тэгээд 90-ад оноос хойш 2000-ад оны их хүртэл болвол хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа сэтгүүлчдийн ер нь дийлэнгийн бэрсийн бүтээгдэхүүнүүд байсан шүү. Би сайн байсан, сайн сургууль. Би оюутнуудаараа бахархдаг. Одоо ч би бахархна. Сургуульд хамт ажиллаж исэн тэр хамт олноо чойш сүрэн тэр сайхан багш нарын хүчээр хэдэн сайхан шавнар төрсөн нь үний юм аа. Тийм аа. Яг уу ертөнцийн хуулиар хөгчүүд маань одоо бурхан болсон. Одоо яг үннийг хэлэхэд амьд байгаа чин зориг баярлах шиг байна нэрээ. Тэ? Чин зориг маань би энэ ямар хуу явдгийг. Тэгэд бус нэрээ бүгд бурханд явчлаа штэ. Сэтгүүл зүйдэр гэхэд чи Эс Батмүх ахсан. Тухайн үедээ бас нэлээд тэрслүү сэтгүүлч байсан, ном бичсэн. Залуугаараа өнгөрцсөн тий. Философи дээр гэхэд чинь Баясгалан багш. Маш мундаг тухайн үедээ ер нь философийн талын номер 1 багш. Тэгээд тэр сургуулаа байгуулахдаа айхтар сүрхий мундаг хүмүүсийг өөрөө гомсрон багш ярьдаг байсан шүү дээ. Би энэ хүмүүсээр малгай хийж байгаамаа гэл. Үнэхээр малгай нь болж чадсан. Сайхан шавнар төрүүлж чадсан. Би хүртэл цэрэнгөөгөө багш энэ төр чи би чи айхтар хүндлээ шүү дээ. Тэгээд бас тэр би чинь одоо оюутан шиг гөөгөө мөгөөгөөс жоохон айн эн чинь тий. Бид нар чинь бас айгүй ингэдэнтэй юу байсан юм шиг ба. Цэрэн багш, туван багш энтрийг коридороор явахаар зүгээр ингэ чинь. За тэгэл нөгөө намайг явбал тэгэл хармаа багшигээ Батмунху багш энтрийг авах юм аа зүгээр ингэ. Дадлагдаад хөрж ирж дуруунд дээр захиж аваад тамхилхуу гэснээс багш нь тамхинаас ерөөсө бүр жигшээд гарцсан шүү дээ. Олон жил татсан. Гэхдээ ер нь бол гарыг юу гардаг юм байна. Одоо өнөрийг авч чадахгүй. Намайг яг тамхи татчих байгаа үгийг мэддэг хүн бол сони юм карам яаж тамхинаас гарваа гэж гайхах бах. Би бол үнэхээр шургуу орцсон байсан тий. Нэг дэсрэлт нь нөгөө Бяцхан Ярагийн дуу оруулсан. Тий. Тэр бол дуугаар штэ. Тэр бол перестройкийн үеийн тесрэлт тий. Оросд тесрэлт болсон. Тэр нь Монголд нөлөөлсөн. Тэгэл тэр үеийн одоо тэр юу дуу хоолойны ерөөсө орчуулгын кинонд хүмүүс дуу айгуу дуртай болсны чинь нөлөөлөл бас надтай холбоотой штэ. Яг тэр тесрэлт мэсрэлтэй. Манай одоо Дамдан Базраах хин ягаан гажид тэ синдэ шигч мэгчгээд одоо мундагуд байна тэ мундаг одоо дагиаран захмах гээл тэгээд бид нар чинь жинхэнэ ёстой тэнд Оросын ер нь голцол Оросын кино тэгээд Оросд шуугуулж исэн кино Монголд ирэл бид нар дууг нь хийгээ шуугуулж гарч чинь тэгэл тэр чинь дуу хоолойгоороо бол угаасаа юу ядсан байсан. Яг ерөөсөө Орос кинонд төсөөлөгдөхөөргөө дуу оруулсан байдаг тий. Яг тухайн хүнийхээ мундаг л да манайхан тий давхарцсан. Та болохоор нэг цангид хийнэдэг дачгасан тийм цоглог дөрүүд. Тэр үед юу яасан? Тэр үед ер нь залуу охин байгаагүй нэг хэсэг тасарсан. Тэгээ би очиж дуу оруулалт хийгээд тэр тасарсныг залгасан гэх юм уу да. Тийм юм байлээ. Ерөөсө 12 хүний оронтойтой байсан. Тэгэл ерөөсө би бол тэр дуу оруулалтанда маш их дуртай байсан. Ягаад гэвэл өдөр болгон шинэ агаар, өдөр болгон шинэ одоо дурлал, өдөр болгон шинэ адал явдалтай уулзна. Одоо бид нар чи ингээл кинон дотор амьдэрчиж байгаа. Хизаатоо минь та надтай хөөе нэг хүн хөх тадаж ивэн. Зовлон гэмээр инээлсэглэж царайсан тодрох сонин. Хонгор минь чи намайг яаж олгоо? Та өөрөө тохиолсон. Тэгтээ сая. Та өнөхөр их аяастай хүн юм. Таны тохиолсон шүлгүүд чинь миний сэтгэл бүр хоногсон үлдэж байна. Баярлалаа. Баярлалаа. Та надын цэцгээ өхөө. Хайраар гэрэлсэн нүдний чинь харсан. Хадуу шатан би алхаднам. Сайн адал явдалтай тий. Хайж нэг үзэл, хаягдаж нэг үзэл тий. Бүр сэтгэлээсээ дуу оруулдаг. Тий, тэгдэг болохоор ингээд цаг их сайхан өнгөрн тэгээд маш их гоё сэтгэл их айгуу сайхан явдаг. Та нэг секс хэсэг дээр яаж дуу оруулаад тэр дээр айгуу тийм тэр тийм Малики Вера 6 дугаар бүлэг штэ. Тэгээд тэр чинь бас л нэг тиймэрхүү юм болсон. Тэгээд ерөөсөө тэр үед чинь тэр юу нүцгэн зураг мураг ахуулна гэж байхгүй штэ. Бид нар чинь ёстой жинхэнэ монголороо гэдэг шиг тийм байсан те. Тэгээд тэр перестройкийн үеэр тэр Малики Вера чинь анх удаа тэр секс сценыг
манайх хийхдээ тэр цаанаасаа юуг нь юу хайчлаад хайчаарай гэж манай Нямдаа багшд хэлсэн юм байл. Миний Нямдаа багш шүү дээ. Тэр Нямдаа багш чинь хайчлахгүй. Бас их сонирхолтой хүн шүү дээ. Тий, айгүй гоё сонирхолтой хүн шүү дээ. Их сайн хүн шүү дээ. Би одоо их санддаг шүү дээ мөн Нямдаа багшгаа. Бас л миний амьдралд маш асар их одоо гавьяа байгуулсан хүнтэй зайлвал. За тэгээд Нямдаа багш маань 6 дугаар бүлгэн дээр юу гарнаа гэж тэр кино өдрийн манаачаас нөхсөлөл жолооч, молооч бүгдээрээ мэдсэн. Шаа хэд дугаар бүлэг явж байна. За 6 дугаар бүлэг хизээвэ гээл ингээл ерөөсөө чих тавиал ерөөсөө. За өнөөдөр 6 руу орсон шүү. Тийм үү. Тэр өдөр ерөөсөө ажил хийх хүн олдохгүй 6 хязаа гарах гэж. 6 гарсан. Нөгөө яг нөгөө 6 дугаар бүлгэн дээр нөгөө юм нь гардаг байхгүй юу? Тэгэн гутал ерөөсөө театрт кино үзэх гэж байгаа юм шиг зад дайраад манай нөгөө харахгүй өөрөө гэж зүр бүчсэн. Тэгээ манай Нямдаа нариулагч зөөлөн хүн юм чи хөөх юм их сайхан зөөлөн хүн байсан шүү дээ. Тэгээ за та нар чимээ гаргаваа. Яглаа нас ниссэн чимээ гаргахгүй шүү. Битүү бүр миний урдуур мурдуур ингээ бүр их суудсан кино үзэж байгаа юм шиг. Ер нь кино л үзэж ин л да тэр чи. Тэгээ тийм кино үзэхдээ хамгийн гол нь миний мууг үзэх гэдэг байхгүй. Энэ нөхөр ер нь тэр чимээ шүү мөмөг ер нь яаж хийдэг юм гэдгийг л харах гэдэг байхгүй юу. Тэгээд яс би ч ерөөсө хүн байн чинээ тоохгүй шүү дээ. Ажилдаа бүр улаарцсан. Тэгэл улаарал тэгэл хийж байгаа. За анхаар мотор шүү битээ олон юу яагаад байгаараа та нар олон хийхгүй шүү би ганцхан хийн шүү энэ төр гэж загнана шүү дээ. Нөгөөдүүлээ би чинь даналцсан. Ерөөсө битээ олон дүүбэлдүүлээд байгаараа ядаргаа шүү энэ төр гэж. Тэгэл хийсэн чинь хийгээл дуусан гутал нөөтөл чинь нэрсгээд хөхрөлдөөл унсан. Яасан хүүшээ карма чиний бүхс чинь дууга хийж хахад бүхс чинь хөдөлдөг нь юу вэ чи гэх. Тэр чинь нөгөө өөрийнхөө за бити гуцаад бүхс хөдөлгөний үдгийг хөлийн 13 гарын 13-тайгаа ямар болдог вүлээ та нар мэдэхгүй юу те хамгийн ус босоод л өстэй амар гачин болно шүү дээ те. Тэгэл яг л тэгж ийн л гэж өөрөө л мэдэрч те мэдэрч хийн шүү дээ. Тэр яг мэдэрнэ. Яг мэдрээл айгуу сайн. Тиймэрхүү юм болж л ер нь тэгжил мэдэрчил хийвэл дууны өнгө бүх юм тэгээ наалтчдаг. Манай кино үлдрийн хамт олон их сайхан хамт олон байсан. Тэгээ задарснаас нь хойш их өнчирсөн. Айгуу өнчирдэг юм байлээ. Соёл эрдэнийхнийг үлээ Баян Монголынхнийг бүгдээр ингийн суулгаж байгаа л нэг өдөр тэтгэврт гарах тушаал дуунаас харахад уйлал гараа явж ирсэн гэдэг. Бид нарыг бас нэг л өдөр гаргасан шүү дээ. Ялгаагүй шүү дээ. Манай киноныхныг тэгээ би юу яасан хөдөлмөрийн дэвтэр дээр минь юу яатсан байхгүй тэдэн оны тэдэнд ажлаас халуу гэж бичсэн. Ямар муухай юм бэ? Ажлаас халуу гэдэг тэр бичгийг хэн гит бичсэн гэхээр нагнаа найруулагч бүх хөөрхий минь бүх хүмүүсийнхаа юун дээр тамга дарааж аваас ажиллаа хийж байгаа. Би нагнаа дуурлаад ажлаас халав байхдаа яадгийг чөлөөт уран бүтээлч болгож чөөб болгож ажлаас халав ядахта зөөлөө чөлөөлүүгээд бичиж болоогүй мүү? Их хэвгүй юм байлээ. Татан буугдавч гэдэг юм уу? Татан буугдсны улмаас чөлөөт уран бүтээлч болгож ажлаас халав шүү. Айгуу эвгүй санагддаг юм билээс. Уйлахаас өөр арга байхгүй. Халагдсанаас хойш би чинь нөгөө сургууль дээр манай сургууль чинь ойрхон байсан. Тэгэл замаараа заавал кино үлдвэрээр орно шүү дээ. Тэгээ манайхан чи ерөөсөө ажилдаа ирж байгаа юм шиг бүгдээрээ ажилгүй цалингүй ингээ болчихж байгаа шүү дээ. Гэр нэг хэсэг яг ажилдаа ирж байгаа юм шиг цугладаг байсан шүү дээ үүдэндээ. Нөгөө л халуун дулаан буцлаад хамаг тэр юм өгүүлээд байна шүү дээ. Тий өгүүлээд байна. Тэр нөгөө киноны орчин чинь байхгүй болчихсон. Тэгээ саяхан бид нар нөгөө манай гавьяат анх үгийн найран дээр манай киноныхан үлдсэн хэдэн амьд байгаа хэдэн очиж байгаа хгүй юу. Тэрийг өгүүлээд уйлаад өөр газар ерөөсөө нэг л болохгүй байна. Ямар сайхан хамт олон байсан бэ гэд. Танд нэрэ киноны саналууд ирж гин үү? Киноны санал гоё дагналцсан өстой тачигсан. Үгүй би ерөөсөө кинон тоглосон ямар сонирхолтой шүү дээ. Болцсон шүү дээ. Ягаад гэвэл одоо энэ ажлаа дийлэхгүй дээрэс нь
9 шидийн надад ачаалал байна штэ. Бас би нэг энэ ажлаа үргэлжлүүлээд нэг 2 номны их бэлдээ тавьчихсан. Гаргаагүй тэрийгэ гаргамаар байх ээ. За тэгэл бясалгал гээд нэг том ажил гараад ирлээ. Юу н тэр кино. Тэгээд тэр кинон чинь яг энийг л хий гэсэн тэр сайхан тажигнсан юм байхгүй штэ. Шал дэмий л одоо цагийн гарц гэдэг шиг. Бурханаас өгсөн даалгавраа би биелүүлээд явж ийн гэж бодож байна. Тэгээ та маш хүнд өвчнийг дуулсан шүү дээ. Сайхан. Харин тэгээд тэр хүнд өвчин чинь надад ийм ухаарл өгчөд бэлгэлчээд байж штэ надад. Ухаан бэлгэлчээд. Би тэр өвчөндөө одоо талархаад сууж байна. Тэ? Хэрвээ тэр өвчин надад ирээгүй байсан бол би ингэтлээ ухаан суухгүй юу гэдэгт би байнга боддог. Тэ намайг ухааруулсан. Одоо надад хүч өгсөн, миний амьдралыг өөрчилсөн. Тэгэхээр биш би хүмүүсийг юу гэж хэлэх гэж байгаа гэхээр өвчнөөс битгий. Өвчин чамд ухаарл хайрладаг юм аа. Өвчин чамааг өхүүлэх гэж ирдгүү маа. Ухааруулах гэж ирдэг юм аа гэдгийг би бүр яста хэлье гэж бодож байгаа. Тэгээд өвчин туслаа гэд битээ гутаж гойно инээ. Өвчнөө магт. Хурд хавдар туссан нэг хүн энэ бол бурхны бэлэг байсан гэдгийг би ойлгосон гэдгсэн чи би дотроо ямар тэнэг юм бэ гэж бодсон уу? Нэрээ өвчнийг бэлэг мэлэг гэж хүлээж авдаг ч арайч бас фантазтай маа гэж бодсон байхгүй юу? Тэгээд дараа нь өөрөө ч гэсэн өвдөл тэгээд идэгсэн хойно бодож байгаа юм чи. Нэрээ тийм юм. Үнэхээр бурхны бэлэг гэж чинь бүр үнэ. Чи амьдралдаа жоохон хамаагүй байгаа дээ шүү. Чи биендээ ер нь жоохон хамаагүй хандаад дээ шүү. Яг бурхан ингэ надад шагнасан байж. Хүмүүжүүлж байгаа юм. Хүмүүжүүлж ухааруулж өгч юм те. Маш том эргэлт амьдралд маань маш том эргэлт өгсөн. Би бол одоо бясалгалыг их хүндэлдэг, бясалгач хүнийг их бясалгач болохоос гэж мөрөөддөг, биелүүлж чаддаггүй байсан чинь энэ өвчнийхээ хүчээр бөөн бясалгагч. За энэ бясалгасны үр дүнд юу өөрчлөгдөж ийн гэхээр зан ааш, үзэл бодол, тэ амьдрал, хандлага бүх юм цоо шин болгож штэ намайг. Ирч хүч өгч ийн. Өөрийнхөө сургалтыг явуулна штэ. Тэгэхээр онцгой хүүхд ирдэг штэ. Тийм хүүхдүүдийг сэргээх талын арга хэмжээг би юугаар хийж ийн, бясалгалаар хийж штэ. Өөртөө итгэх итгэлийг би өгж штэ. Өхийг хичээж ийн. Би өмнө нь бясалгач биш байхдаа загнадаг байсан тий. Тоогоо чи. Тэ. Та оюутан байхад бид нарыг юу гэж загнадаг байлаа да нэг амар үг хэлдэг байсан штэ. Тийм үү. Зурсан зурч хэлгээд байна. 90 зурцсан. 90 зурцсан заазур хийгээд та нар ирүүг чинь заах юмсан ингээ. Ингээ нөгөө ингээ 90 зурчхаар үгүй мэдчихгүй. Яй даа байз гэд бүгдээр ингээ зурцсан. Одоо тэгэл тэр 90 зуртаа тэр заазур маазурч шиг тийм амар сүржин ярддаг хүн шүү дээ. Байлаа шүү дээ би. Тэр чинь нэлээд үг даадаг хүмүүс л тэрийг яа нүхэс хүн болгонд тэр харьцаа зохихгүй. Тэгэхээр харьцаан дээр харьцаа хандлаган дээр асар их өөрчлөлт оруулж байна би. Би одоо бол зүгээр намираад л энэ. Намираад ахаар хүүхд чинь бас их хөөрхөн урамшаад тэгэд хүүхдээ их магтчихээн би. Магтангуут л нөгөөдөл чи ингээд биеийн тавираал тий. Айгуу сайхан чөлөөлөгдөөл. Тэгэл өөрөөр нь магтуулаад тэгэл тийм арга хэрэглээл тэгэл бясалгуулаад тэгээд бясалгал нь бас учиртай. Бас тэр нөгөө өөртөө итгэх итгэлийн юу өгж байгаа. Би одоо уушкаараа хоол олж идчих штэ тийм ээ. Намсгаагаа зүв намсгаа авч. Гэтэл би уушгины хорт авдар гэсэн онш авч байгаа байхгүй юу? Өстө гайхаж байгаа юм чи. За миний тамхи татдаг миний буруу юм байна гэсэн чи жаргаагч тамхинда та талрах. Таныг бас стресс чинь тайлж ирсэн хэрэг болж исэн. Тамхины буруу биш. Эмчнэр бол тамхины буруу гэж байгаа. Гэтэл би одоо тамхиндаач буруу өгөхгүй, юунд ч буруу өгөхгүй зүгээр л хайцсан. Тэгээд тэр хавдар өхнө гэжсэн. Тэгэхээр энэ бол ерөөсөө өвчин биш ээ. Наад чинь бол зүгээр эзэнтэй гомдсон эсийн бөөгнөр л тий. Эснүүдийг аргаж иж бөөгнөрийн задлах ёстой гэсэн чинь үнэн. Одоо байхгүй шүү дээ тэр бөөгнөр л. Одоо тэр хавдар чинь байхгүй. Хүн үнэмшихгүй байх. Гэхдээ үнэн. Яагаад үнэн байна уу гэхээр тэгж итгэлтэй хандах ёстой. Өөрөө одоо махан бие бид нэр энэ махан бие өвчлөнө гэдэг чинь сэтгэл бие өвчлснөөс махан бие өвддөг гэдэг чинь үнэн байхгүй юу? Гэтэ анх яг тэр оншиг сонсохоор та жинхнээсээ айсан уу?
Айлгүй яах юм бэ? Айгаад стресс ерөөсө шок тэгээд бүрөөсө шүн мөн нойр мойр байхгүй шүү дээ. Ерөөсө нойр мойр байхгүй болчихдөг юм билээ. Тэгэл яг уу дараа нь тэгэл бодоол тэгэл явсараад өөрчлөгдөөл нөгөө өвчнөдөө бүр дасаал тэгээ бүр хайртай болоод инээч гэдэг ингээд хүмүүс бол өвчнөө ярьж хахад яагаад инех гэдэг юм бол гэдэг. Надад болохоор бас ингээд туулгад гарчхаар инээдтэй санагдаад идэг болчихдог. Тий. Тэгээд өвчин ярьсан хүмүүст жоохон дургу болчихж байна. Над шиг юм туулчаад энэ өвчин яриасаа гэж бодогдоод тий. Ханиад гэл ингээд сонин юм яриад байгаа чинь ерөөсөө тэр өвчнийг үл ярих шаардлага байхгүй. Зүгээр л би бол ажлаа номер 1 тавьдаг байсан. Залуудаа. Тэгээд жүжигчдийн бас нэг тийм сэтгэлийн хит хөөрөлтэй, хамархан баярлдаг, амархан гомддог. Тэгээ гомдохоор стрессддэг энэ төр болоод бас нөлөөлөд айхтар нөлөөлж байгаа юм чинь тий. Тэгээд нийгмийн шилжилт мэлжилттэй. Энэ тэгээ одоо тэр гудамжинд ингээд машин бүглэхэд надад ямар хамаа байна да. Гэтэл тэр машин бүглэрсний төлөө бөө уураа зүгээр өөр хүрээл уушиг сагсаагаад шал дими юмд л стресстэй яваад байгаа байхгүй юу. Тэр чинь л одоо шал дими хэрэггүй л юм. Одоо ингээд юун дээр сошиал дээр нэг 2 хүн хэрэлж яхад надад ямар хамаа байна да. Үгүй ээ. Надад ямар хамаа байна да. Та ер нь айгу тийм огцом зочмог тийм нэршгээ өрмөц сонирхолтой өөр төрлийн хүн шиг санагдаж. Та өөрийгөө хинж боддгоо. Үгүй өөр төрлийн хүн учраас надад ийм том шагнал ирж байгаа шүү дээ. Жирийн хүн байсан бол тий төрөл өөр учраас тий ухааруулах гэж чи тэнхтэй байна. Карма чи буруу замаар яваад байна. Чи тэнхтэй байна. Чи ухаарахгүй бол чамайг авч явлаа шүү, огч шүү гэж сануулга өгж байгаа шүү дээ надад. Тэгээд би ухаарад бодоод юу ягаад ирэнгүүт л ямар хурдан арилсан бэ тэр хавдар 4.6 байсан ийм байсан хавдар чинь 6 мм болчихж байгаа юм чинь 4 сарын дотор хүн өнөмшмээргүй тийм амархан алга болсон шүү дээ. Бяцлал хийдэг болоод тэр юм ерөөсө бүр муу юм ерөөсө бодгоо байчаад байгаа. Ерөөсө ямар ч муу юм байхгүй. Сэтгэлд байсан хэр тэ буртаг бүх юма гаргуулж чадсан бясалгал чамдаа баярлалаа гэдэг. Үнэхээр гайхамшигтай. Миний хамгийн үнэтэй зүйл бол ерөөсөө цаг хугацаа. Цаг. Цагтаа уралдаж ажиллаж шүү дээ би. Одоо энэ хүүхдүүдээ авч ийн те. Тэгээ дараа нэг хэсэг 30 минут амарч гисэн эн чинь миний ажил. Амраад авч ийн бас. Зүгээр яг хийцгүүрээд суuna гэдэг бол маш уйтгартай. Өөрийгөө өвдсөн гэж битгий гутар, хизээч битгий гутар, өчигдрөөрөө битгий амьдар тийм ээ. Өнөөдрөөрөө амьдар. Тэгээд би түрүү хэлсэн шүү дээ. Болж игэл инээ. Болж игэл цоглог байжгаад бусдыг зовохгүй. Болж игэл нэрэ чаддагсан бол инээж жагаад орчлонгоос явах хэрэгтэй байхгүй юу? Хоёул нэг инээх үү? Тэр шиг би сүүлийн үед яг тийм юм боддог болчиход байна тий. Хүн алхам тутамдаа өөрчлөгдчихдөг. Нэг сураараа нэгээр байдаг байхгүй нэг юугаар чи бит хоёр 30 жилийн өмнө байна багш хоёр гээл чи нэг хөөрхөн годгонсон сэргэлэн охин байлаа. Би нэг гунгасан сайхан залуу багш байлаа тий. Залуу багш тий. Тэгээд бит хоёр одоо 30 жилийн дараа эргээд уулзж чинь тий. Тэгэхээр яг уу хоёулаа нам байсан л байгаа шүү дээ. Нам байсан л байгаа. Тэгтээ сэтгэл санаа маань үргэлж залуугаараа байх хэрэгтэй байхгүй юу? Хизээч одоо муу бохирдол муу юм өөртөө нэлзаахгүй. Өөрийнхөө дотор ямар нэгэн хар бодол тээхгүй ингэж явах хэрэгтэй гэж би боддог болчиход байна шүү дээ сүүлийн үед. Болж игэл бурхандаа очихдаа энийгээд яваачаарай гэж. Гэхдээ нэрээ тийм бицтэй. Баахан хүн уйлуулаад чигтэйгэн гоо тэр чи хорвогийн яг уйлга инээсэн ч гэсэн хөөх юм уу ээч бид инээж ягаад явчлаа л гэж уйлах л байх л та. За тэнцтэй баярлалаа. За үнсий шавьгаа. Гөрхөн шав.